За сайн байцгаана уу манайхан амар санаа байна. Энэхүү бичлэгээрээ хүүхдийн тархалгааг дэмжихийн тулд давс олон адууны цэцгийг хэрхэн хэрэглэдэг та бүхэндээ харуулъя. Энэхүү арга маань ханиад томооны анхан шатны шинж тэмдгүүд болох найт айлгах, хамарнаас нь ус гоожих, өдөртний хоёр ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа хүүхдэд бол маш их тохиромжтой. Эсвэл зүгээр өвлийн саруудад сардаа 3 хоног дарааллаад хүүхдийн тархалгааг дэмжих зорилгоор ээжүүд маань энэ аргыг хэрэглэх боломжтой. За тэгэхээр эхлээд градус нь сайхан таарсан халуун бүлээн усанд хүүхдээ 10-15 минут оруулна. Давстай усанд. Тэгээд миний хувьд бол үүлэн брэндийг хэрэглэдэг 20 литр усанд өөрсдийнх нь хэмждэг халбагаараа 3 халбаг хийхэд болдог. Бусад одоо ийм банта усанд зориулсан давсны брэндүүд болохоор өөрсдийн гэсэн заавартай ирдэг. Тэгэхээр яг хэрэглэхийнхаа өмнө зааврыг сайн унших хэрэгтэй. Давстай усанд 15 минут суусны дараа бүх усаа юулээд сайн гаргачна. Тэгээд цэвэр усаар сайн зайлаад хүүхдээ самтаж шампундод сайн угаах хэрэгтэй. Яагаад тэгэхээр давс нь хүүхдийн суух ч юм уу тийм эмзэг арсыг эмзэглүүлээд улаалгах магадaltaй байдаг учраас давстай уснасаа гарч ирчээд хүүхдийнхээ зүгээр бие чигшүүлэгч тосыг эхлээд түрхэж болно. Эсвэл тос түрхгүйгээр шууд адууныхаа тосыг түрхсэн ч болно. Хүүхдийн биений 2 газар адууны тосыг ер нь түрхэхийг зөвлөд юм билээ. Эхнийх нь бол энэ яг 2 уушгийнхх нь харалтаа дээдлийнх нь нуруунд дээр нь түрхэх. За гараа хооронд маш сайн үрээд дулаацуулаад тэг халуун гараараа ингэж массажлж түрхүүлэх сайн. Зарим адууны тосны брэндүүд бол бас уртлын цээж хэсэгт нь түрхэхийг зөвлөд юм билээ. Тэгэхээр заавраа сайн уншиж байгаа түрхэнэ гэсэн үг. Хоёр дахь түрхэх газар маань бол өвдөгнөөс доошх эрийн булчин болон хөлний tahваа байгаа. Бүх мэдрэлийн цэгүүд одоо хөлний tahванд идэх цэгүүд дээр нь сайн массажлаад гараа дахиад үржижгаад дулаацуулаад сайн массажлаад өгөх сайн. Тэгээ унтах үед нь ийм хөл халахалдаг битүү бодын өмсүүлээд ямар ч салхиг авахгүй хүүхдээ шууд унтвал маш сайн шүү. Бидний бичлэг үзсэн та бүхэндээ баярлалаа. Их хүүхд болгон эрүүл байгээ.